За тэгээд нуруугаа ихтлээд суучих. Аль болохоор нуруучин эцэг нь тэгш байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд амьсгалаа аавна. Аль болохоор гүнзгий амьсгал аавна. За яагаад багш нь гидсэн дээр гарын тавилж байгаа гэхээр чи амьсгал авах үед чиний гар урагшаа явах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл цээж чин дээшээ болохгүйгээр тий мөр чин дээшээ болохгүйгээр зөвхөн гид чи урагшаа явах хэрэгтэй гэсэн. За амьсгалаа авъя. Хамраараа гүнзгий амьсгал аавна гэсэн. Тэгээд дотроо тоолно гэсэн үг тий. 1 2 3 4. За одоо төгжин. Төгжин. Багшаа таны скрин чинь гацаад байх юм. Эцэг хөдөлгөөг байгаа скринээр. Харагдчихна уу? Үгээр л харагчин. За. За тэгээд дөрөв тоолоод түгжээд одоо буцаад хамраараа амьсгалыг гаргана. Ажуухан гаргана. Аль болохоор ажуухан гаргана. За тэгэхээр гэр чинь одоо хоошоо явах хэрэгтэй гэсэн үг. Гар чинь хоошоо. Хиц рүүгээ татагдана гэсэн үг тий. За тэгэхээр дахиад энийг хийн гэсэн үг. За тэгэхээр өөрснөө 3 удаа нэг хийгээд үзтээ. Аль болохоор нуруугаа ихсэн сууж агаад цээж дүүрэн уушиг дүүр амьсгалаарай. 1 2 3 4. За түгжээд 1 2 3 4. За одоо гаргая. Ажуухан хамаараа хүлээгээд гаргана. 1 2 3 4. За сүүлийн удаа. Хүн болгоны амьсгалын хэмнэл өөр өөр байдаг учраас өөрснөө хийгээд үзээрэй.